За сайн байцгаана уу. Өнөөдрөөс эхлээд зарим нэг сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцдаг нэг нэвтрүүлэг хий гэж бодсон байгаа. За хамгийн ихний сэдв маань Uber. Тэгэхээр Uber-ыг бол бид нэр ерөнхийд нь бол сайн мэднэ. Таксины үйлчилгээ үзүүлдэг стартап компани. 2019 онд IPO хийгдсэн маш өндөр үнэлгээтэй. За супер unicorn гэж хэлж болохоор ийм компани байж байгаа. Тэгэхээр Uber-ийн талаар за зарим нэг сонирхолтой зүйлүүдийг ярилцъя гэж бодсон байна. За нэгдүгээрт за Uber бол ер нь харах юм бол үйл ажиллагаа нь маш энгийн, үйлчилгээ нь маш энгийн. Нэг Uber гэсэн аппликейшн байж байгаа. Тэгэхээр энэ аппликейшнийг онгойлгоод таксигаа дуудах юм бол хүрээд ирнэ. За таксины жолоочд маань бол бас гар утасны аппликейшн дээр дуудлагууд нь хурж ирээд энэ дуудлагатаа үйлчлэхэд болно. За Uber бол төлбөрийг нь аваад төлбөрөөс нь тодорхой хэсгийг нь Uber төш хадаг байгаа. Таксины жолоочдын хувьд бол тэгэхээр энэ Uber гэж компани маань стартап маань яагаад ийм өндөр үнэлгээнд хүрчв? За тэгэхээр ер нь үнэлгээг нь харъя. Үнэлгээг нь харах юм бол IPO хийгдсэн компаниуд дундаас 3-т явж байна тийм үү? 82 тэрбум доллар. Гэхдээ зөвхөн Uber биш. Lyft гэж байгаа. Lyft гэдэг нь бол Uber-тэй яг адилхан. Энэ хоёр ерөөсөө яг адилхан үйлчилгээ үзүүлдэг компани гэж байгаа. Энэ хоёр бас яг хэдхэн өдрийн зайтай IPO хийгдсэн. Энэ бас 24 тэрбум доллар. Тэгээ нийлүүлээд үзэх юм бол бараг 100 тэрбум долларын компани гэж байгаа. Тэгэхээр энэ нь бол Facebook-ээс хамаагүй том тавлаа явчихж байгаа л да. Тэгэхээр яаж ийм өндөр үнэлгээнд хүрчв? Яг юуг хүлээж ийм өндөр үнэтэйгээр IPO хийгдв гэдгийг бүгдээрээ мэдэж авах нь өнөөдрийн одоо нэвтрүүлгийн зорилго. За тэгэхээр Uber, Lyft-ээс гадна хятадын Didi гэж байгаа. Зүүн өмнөд Азид Grab гэж байгаа. Тэгэхээр энэ Didi, Grab ч гэсэн бас маш том хэмжээний стартапууд гэж байгаа. За Didi-г харъя. Didi, Uber хоёрыг харьцуулсан байл дээ. 2017 оны дата баг шиг байна. За нийт хэрэглэгчдийнхаа тоогоор бол Didi нь хамаагүй өндөр. За тухайн үед Uber-ийн үнэлгээ 60 тэрбум доллар байхад Didi-гийнх 56 тэрбум доллар. Тэгэхээр бас асар том компани байгаа байхгүй. Тэгэхээр Didi 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт авсан. Uber 21 тэрбум доллар. Тэгэд ингээд үзэх юм бол энэ дөрөв чинь нийлээд бараг 200 тэрбум долларын ийм таксины үйлчилгээ үзүүлдэг компани бий болчихж байгаа. За хин иш хоёр нь хөрөнгө оруулаад байдیں۔ Яг ийм газруудад. Тэгэхээр мэдээж зэрэг яг ихэнх үедээ бол дандаа venture capital-ууд тэгээд дараа нь ямар нэгэн investment fund-ууд тэгж явж байгаад хамгийн сүүлд Saudi Arab, SoftBank энэ одоо хамгийн том хөрөнгө оруулагчид нь энэ хоёр байж байгаа. Тэгэхээр энэ хоёрын талаар ерөнхийд нь дараа нь за бусад нэвтрүүлгүүдээр ярилцъя гэж бодож байна. Зүгээр ерөнхийд нь ийм байгаа гэдгийг мэдээд авчихд бол. За энэ 2017 оны байдлаар нийт одоо энэ shared таксины компаниудад орсон хөрөнгөний тоо байна. За Uber 15 тэрбум доллар, түрүүн 20 гэжсэнтэй харьцуулахад энэ хамаагүй бага тоо байна. Энэ 2017 оны арай өмнөх үеийн тоо л та. Тэгэхээр бусад таксины компаниуд бас нийлээд 40 тэрбум доллар. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол бараг 80 тэрбум доллар зүгээр хөрөнгө оруулалт маягаар ийм яг ийм таксины компаниуд руу орсон байгаа гэсэн. За тэгвэл эдгээр чинь ер нь ийм хөрөнгө оруулалт хийгээд ийм өндөр үнэлгээнд хүрээд байгаа юм бол асар өндөр ашигтай одоо тийм компаниуд болж тарах гэдэг байгаа. За тэгээд IPO хийсний дараа 2019 оны байдлаар 2 дугаар улирлын санхүүгийн байдлыг харсан чинь Uber улирлын 5.2 тэрбум долларын алдагдaltaй. 5.2 тэрбум доллар улирлын 5.2 тэрбум доллар чинь бүр асар өндөр алдагдaltaй. Гэхдээ яг хоо зөвхөн яг энэ үйлрэлд бол нөгөө нэг удаагийн compensation одоо юу гэдэг бонус маягаар ажилчдаа өгсөн төлбөр нь маш өндөр байсан учраас 5.2 тэрбум долларын алдагдaltaй гэж зарласан байгаа. Гэхдээ тэрнээс өмнөх үйлрэлүүд ч гэсэн үйлрэл болгонд дандаа л 1 тэрбумын алдагдaltaй. Үйлрэл болгонд. Тэгэхээр чинь жилдээ энүүхэнд нэг 4-5 тэрбумын алдагдaltaй явж байгаа. За Lyft-ийг харъя. Lyft гэсэн чинь бас улирлын 1.2 тэрбум долларын алдагдaltaй. Тэгэхээр чинь
Одоо яг ийм компаниуд чинь нийлээд улиралдаа ерөөсөө хэдэн тэрбумаар нь алдчихж байгаа. Бараг жилдээ 20 тэрбумын 10-20 тэрбум долларын алдагдaltaй явж байгаа гэж байна. Тэгэхээр яагаад ийм өндөр алдагдaltaй байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт ийм өндөр алдагдaltaй юм бол яагаад хүмүүс ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа гэдэг маш сонирхолтой болоод болж байгаа. За харин IPO хийгдснийхаа дараа бол нэлээд үнэн унсан байгаа. Мэдээж хэрэг улирлын 5 тэрбумын алдагдaltaй гэж зарлахаар бол энэ бол хавцааны үнэ бол асар унсан байгаа. За тэгэхээр ер нь бол технологийн компаниуд маш өндөр үнэлгээтэй байдаг. Гэхдээ тэр өндөр үнэлгээ нь за одоохондоо монетайз хийж эхлэегүй. Гэхдээ маш өндөр потенциалтай. Гэхдээ одоохондоо алдагдaltaй байгаа ч гэсэн яг монетайз хийгээд эхлэх юм бол одоо их хэмжээний мөнгө олох боломжтой. Ийм компаниудын тухайд бол алдагдaltaй ч гэсэн өндөр үнэлгээтэй байгаад байдаг. Гэтэл Uber, Lyft гэж энэ хоёрын тухайд бол угаасаа л бид нар таксинд суухдаа төлбөрөө төлдөг. Тэр таксинд суухдаа төлж байгаа төлбөрөөс комисшнод бид нар авч байгаа. За тэгэгсэн мөртлөө алдагдaltaй яваад байгаа. Тэгэхээр эдгээр чи ер нь ашиг олж эхэлж чадах юм уу гэдэг дээр маш хэрэгэлзээтэй болоод эхэлж байгаа. За эсвэл маркет нь цаашаага томрох маш өндөр потенциалтай байж магадгүй тийм үү? Одоохондоо жижигхэн байгаа. Гэтэл харах юм бол за энэ бол нийт такси индастри харуулсан граф байна л да. Нэгдүгээр энэ бол нийт такси. Энэ бол Uber, Lyft. Тэгэхээр Uber, Lyft чинь өөрсдөө нийлээд бараг 60-70% хүрсэн байна. Ерөөсөө л Uber, Lyft явж байгаа гэсэн үг. Тэгэхээр чин хуучин таксины индастригаас одоо булааж авах маркет ч байхгүй болсон. Ерөнхийдөө бүх маркет нь хандсан гэсэн үг, бараг хандсан гэсэн үг. Иннээс цаашаа одоо 70%-аас 90% боллоо гэд нэг том өөрчлөлт гарахгүй гэсэн үг байхгүй. За тэгвэл энэ таксины индастри чи ер нь хэр их мөнгө олдох газар юм? Ер нь потенциал байгаа мó гэд харъя. Тэгэх юм бол за нийт дэлхий дээрх нийт таксины индастри 108 тэрбум доллар. За 108 тэрбум доллар дэлхий дээрх бүх таксинууд шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л такси барьж байгаа хүмүүсийн авж байгаа мөнгө нь жилийн 108 тэрбум доллар. Гэхдээ эндээс чинь бүгд тэр Uber, Lyft маягийн такси шеринг компани орлого болж чадахгүй байхгүй. Эндээс нэг одоогоор 16-аас 20% тал. За 20% гэд бодох юм бол 20 тэрбум доллар. Тэгэхээр чи дэлхийд даяараа ерөөсөө л 20 тэрбум долларын төлөө ийм олон компани өрсөлдөөд. Тэгээд тэднэрт нь хэдэн 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Тэгэхээр нэг л жоохон үнэмшилгүй болоод эхэлж байгаа. За яг хөө тэгвэл 108 тэрбум доллар ч өөрөө өснө. Өссөөр байгаад 2030 он гэхэд за 23% комисшн авна гэж бодоод тооцох юм бол дэлхийд даяараа 65 тэрбум долларын орлого олох боломжтой. Тэр 65 тэрбум доллар гэдэг чинь бол одоо энэ Uber, Lyft, Didi, Grab юу гэдэг бусад бүх энэ таксины компаниуд нийлээл жилийн 65 тэрбум долларын revenue. Эндээс ашиг нь одоо хэдэн хувьтай ч байдیں۔ 20% гэж бодох юм бол 10 тэрбум. Нэг 10 тэрбум доллар хийхийн төлөө энэ одоо хийчнээ мөнгө зарцуулж одоо яг юу. Тэгэхэд ингээ бодохоор эднэр бол хэрвээ таксины компани байсан бол бидний төсөөлж исэн зүгээр таксины компани байсан бол ямар ч үнцэн баг. Үнэхээр ямар ч үнцэн баг. За бодоод зүгээр одоо энэ ашигтай болгохын тулд яах вэ? Ашигтай болгохын тулд нэг бол таксиныхаа үнийг өсгөнө. Эсвэл таксины жолооч нарт очиж байгаа мөнгөө багасгах нь. Эсвэл операшныхаа зардлыг багасгах. Тэр эднүсийг аль нэгийг хийхэд үнэхээр хэцүү байхгүй. Тэгэхээр үнэхээр л таксины компани байгаад хэрвээ бидний төсөөлж исэн шиг тийм таксины үйлчилгээ үзүүлдэг газрууд байсан юм бол бид нар ямар ч үнцэнгүй байх. Тийм ч учраас ерөнхийдөө хувьцааных нь энэ чинь таксины компани юм шүү гэдэг байдлаар багс унжаагаа гэж үзэж байна. Тэгэхээр энэний цаана ерөөсөө юу вэ? За энэ зургнуудыг харахад ойлгож байгаа бох тийм үү? Ерөөсөө л self-driving car. Хэрвээ машин өөрөө явахгүй юм бол Uber байна уу, Lyft байна уу ямар ч үнцэн байхгүй.
анхнаасаа л такси машин өөрөө явна гэж бодсон. Машин өөрөө явж байж үнцийг гарна гэж бодсон. Хөрөнгө оруулж байгаа хүмүүс нь ч гэсэн тэрнийг мэдэж хийж байгаа. Ерөөсөө л машин өөрөө явна. Тэр үед Uber жинхэнэ үнцийг бий болно гэж бодож байгаа гэсэн. За тэгэхээр self-driving car одоо орцсон байгаа газрууд гэх юм бол за Uber байна. За Cruise гэдэг нь бол General Motors ямар ч хэлсэн нэг хэсэг одоо машины индастригийн хэсэг компаниуд нийлээд альянс болоод хийж байгаа газар байгаа. За энэ Waymo байна. Энд бол Tesla-гийн self-driving car. Тэгэхээр энээс гадна зөндөө баг. Тэгэхээр ерөөсөө л self-driving car гарч иржээж энэ Uber, Lyft-ийн хувь заяач өөрчлөгдөн. Зөвхөн эднэр гэлтгүй маш олон юмны хувь заяа өөрчлөгдөх учраас ерөөсөө л энэ индастри руу бүгдээрээ хөрөнгө оруулж байгаа гэж үзэж байна. За хэрвээ машин өөрөө яваад эхлүүл яах юм бэ? За тэгхийн бол одоогийн байдлаар Uber пүүлээр Сан Францискогийн онгоцны буудлаас Пало Алто хүрэхэд $37 байна. Тэгэхээр энэ нь $7 болж буурна гэсэн. За эсвэл $27 байсан газрууд $5 болж эхэлнэ гэсэн. За харин ингэж эхлэх юм бол жинхэнэ шал өөр тоонууд гарч ирнэ. Санхүүгийн тоонууд үнэхээр өөр тоонууд гарч ирнэ. Тэгэхээр энийг л хүлээж байгаа гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол юуг ойлгож авсан бэ гэхээр Uber, Lyft гэдэг чинь таксины компаниуд биш юм байна. Зүгээр одоогийн таксины үйлчилгээгээ тэр чигтээ үзүүлэх байсан бол энэ компаниудад ямар ч үнцэн байхгүй юм байна. Тэгэхээр эднээсийн хүлээж байгаа юм нь юу вэ гэхээр өөрөө явдаг машин. Тэгэхээр мэдээж яриг өөрөө явдаг машиныг өөр хүн хийснээс өөрөө хийж чадах юм бол маш сайн. Тэгэхээр бүгдийн лөө хуршуураад орж байгаа гэж үзэж байна. За тэгэхээр хамгийн ихний нэвтрүүлэг маань ингээд өндөрлөж байна. Дараагийн дугаар